хүмүүс тэрэнд $37 ишлэл эзэн бид хизээ таныг өлсөж байхад тань хооллож, цангаж байхад тань хараад уух юм өгсөн юм бэ? Хизээ бид таныг өвчтэй байхад тань хараад, шоронд байхад тань хараад очсон юм бэ? 40-р ишлэл. Тэгэхэд хаан тэдэнд үнэнээр би танарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь тэр байтугай хамгийн дорд нь тийхүү хандсан бол надад хийсэн хэрэг гэж хэлнэ. Дараа нь тэр эргээд эргэн тойронд нь байгаа хүмүүсийг хараад яг сөрөг зүйлийг хэлсэн. Намайг өлсөж байхад идэх юм өгөөгүй, цангаж байхад минь уух юм өгөөгүй, намайг өвчтэй байхад ирээгүй, шоронд байхад туслаагүй. Тэгэхээр эзэн эдгээр нөхцөл байдалд байхад чинь бид хизээ харсан бэ? Юу хэлэх гээд байна вэ гэхээр мэдээж тэгэлгүй яах вэ? Эдгээр зүйлийг Иесусийн төлөө бол хийн шүү дээ гэж бидний хинэн ч хэлэх болно. За алив Иесус хэрэг өлсөж байсан бол би тэрэн шиг хооллох байсан. Хэрвээ Иесус өлсөд энд сууж байгааг мэдчихсэн бол та нарын хідэн суугаад ходоодоо дүүргэж чадахгүй вэ? Та нар байгаа зүйлээ хуваалцах бах тийх үү? Тиймээс тэр та нар эдгээр хүмүүсийн хамгийн дорд нь ийхүү уйлдаагүй бол надад ч гэсэн хийгээгүй хэрэг гэж хэлсэн юм. Эцэст нэг зүйл байна. Хэдийгээр бид хүмүүстэй харилцдаг боловч Иесус энийг өөрийн биеэрээ хүлээн авдаг гэдэг нь миний нүдийг нээсэн ба. Би 20 жилийн өмнө баяр хөөртэйгээр энэ илчлэлтийг авсан юм. Хэрвээ бид хүмүүст муугар хандаж, тэдний хэрэгцээг үл ойшоож, чадaltaй үедээ тэдэнд туслахаас татгалзах юм бол энэ нь бурханд таалагдахгүй. Харин би танд дахин нэг зүйлийг зөвшөөрөөч. Тэрний сүнс миний дотор амьдардаг. Хэрвээ тэр аз жаргалгүй байвал би тэрнийг мэдэрнэ. Та ч бас мэдэрнэ. Тиймээс бидний хийж чадах нэг зүйл бол бусдад тусалснаар баяр хөөрөө өсгөж илүү аз жаргалтай болох юм. Амиа хичээсэн хүмүүс хизээч аз жаргалтай байж чаддгүй юм. Өнөөдөр миний амьдралд юу нь буруу байна вэ? Яагаад би аз жаргалгүй байгаагаа мэдэхгүй байна гэж гайхаж байгаа хүмүүс энд бас зурагтаар үзэж байж болох юм.